Йод дотлоос сэргийлэх йод дутлын эмгэгийг устгах боломжийг нээх йодоор малын тэжээл хүнсийг баяжуулах арга технологийн талаар олон улсын баг хурал өнөөдөр боллоо. Тус хурлын үеэр мэргэжилтнүүд ард иргэдэд чухал хэрэгцээтэй олон мэдээлэл өгсөн юм а. За ингээнээр хэлбэл далаа тэнгисээс аслагдсан уулархаг нутгийн хөрс усны йодын агуулмж бага байдаг нь йод дутлын эмгэг үүсгэх гол шалтгаан болдог байна. Йод дутлын улмаас бие бялдар, оюун ухааны хөгжилд гарч байгаа сөрөг илэрлүүдийг нэгтгэж йод дутлын эмгэг гэж нэрлэдэг байна. Хоол хүнсээрээ авч байгаа йод маань одоо тухайн хүний бие махбодын хэрэгцээг хангаж чадахгүй хангалтгүй түвшинд байсны улмаас йодын дутлын эмгэг гэдэг юм үүсдэг. Йод дутлын эмгэгийн илрэх одоо түвшин нь бол янз бүр байж идэг. Хөнгөн болон дунд болон хүнд гэл хүнд хэлбэр нь бол тархины хөгжил саадах, оюун ухааны хомсдолтой, тэнэглэлттэй ийм хүн байх шít. Дунд түвшинд гэж ярих юм бол одоо хөдөлмөрийн бүтээнж буурах, хүүхдүүдийн хувьд сурах чадвар буурах, сурлагын амжилт буурах, доошлох гэд ер нь бидний одоо сайн мэддэг оюун ухааны чадамж буурах гэдэг асуудал бол сүүлийн үед бол йод дутлын эмгэгийн бол хамгийн түгээмэл тохиолддог шалтгаан гэж үзэж байгаа. Йод дутлын эмгэг нь жирэмсэн болон хөвгөл эмэгтэйчүүдэд илүүтэй ажиглагдж байна. За ийм хүмүүст йод дутагдах нь олон сүргүүр дагавартай. Йод дутлын үед урагт амьдрах чадвар муудах, тарих мэдрэлийг хөгжил саатах, ураг зулбах, дутуу болон амьгүй төрөх, жим бахта хүүхд төрөх зэрэг шинжүүд илэрдэг байна. Жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд бол йод агуулсан амин дэм эрдэсийн бэлтгэл хэрэглэхийг бол одоо зөвлөдөг. Эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн амны сайдын албан ёсны тушаалаар бол энэ бэлтгэлийг хэрэглэхийг бол жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд бол албан журмаар заасан байдаг. Хүн хэрэгцээт йодынхаа 92%-ийг хүнснээс, үлдсэн хувийг агаар, ус, хөрснөөс авдаг байна. За иймээс йодын дутагдлаас сэргийлэх нэг арга нь баяжуулсан хүнс хэрэглэж йодын хэрэгцээг авах явдал гэж үзэж байна. За үүнтэй холбоотойгоор баяжуулсан хүнсний тухай хуулийг 2018 оны 5 дугаар сард Монгол улс баталсан. Баяжуулсан хүнс гэж амин дэм эрдэс бодисыг дангаар болон холимог үйлдвэрийн аргаар нэмж үйлдвэрлэсэн хүнсийг хэлнэ хэмээн заажээ. Шинжлэх ухааны үндслэгтээ баяжуулах юм санал санаачлалыг дэмжиж ажиллана гэдэг үүднээс бол энэ хуулийг баталсан байгаа. За энэ хуулийн дагуу бол бид нэр дагалдан гарах журмууд байгаа. Тэгээд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд одоо бид нэр ажиллаж байна. Йод дутлын эмгэг нь нас хүйс нийгмийн байдлыг үл харгалзан нийт хүн амыг бүхэлд нь хамардаг тул мэргэжлийнхэн чимээгүй тахал гэж нэрлэдэг байна. Хүн өдөрт дор хаяж 100-аас 150 мг йод хэрэглэж чадвал бамба булчиргаан даавар ялгаруулалт хэвээ явагддаг гэлээ. За тиймээс үзэгч та бүхнийг йодоор баяжуулсан хоол хүнсийг өдөр тутамдаа зохистой хэрэглэж байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.